За эрхэм та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Маргааш тохиож байгаа өвлийн тэргүүн сарын шөнийн нэгэн их эзэн Чингис хааны маань мэндэлж мэлмиг ийснээ Монгол бахархлын өдрийг бүгдэнд дэвшүүлж байна. За Монгол Улсын ерөнхийлөгч өнөө жилийн үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 46 тоод зарилгаа гаргасан. Энэ зарилгын нэр бол Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. Сүүлийн үед нийгмийн сүлжээнд болон олон нийтийг хамарсан төр засгийн байгууллагуудын анхаарлыг бас шаардсан сэдэв бол Монгол бичгийн Unicode буюу олон улсын стандарт кодчлын асуудал болсон. Уг асуудалтай холбогдуулан монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд анализ дүгнэлт хийж үзэхэд хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Хууль мөрдөгдөж эхлээд 3 жилийн хугацаа өнгөрөхөд хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд өөрөлт ажиллаа хийж эхлүүлээгүй. Тэр байтугай өөрийн хүлээсэн үүрэг заалтаач мэдэхгүй хэмжээнд байгаа нь нэн харамсалтай байна. Иймд Монгол Улсын ерөнхийлөгч Монгол хэлний тухай хуулийн 9-1-ийн 3 дахь заалтаар хүлээсэн Монгол хэл бичиг үсгийн хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх эрх үүргийнхээ хүрээнд Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар зарим байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн зарилгыг гаргасан. За энэ зарилгын үндсэн сэдэв бол 3 үндсэн зүйл байна. Нэгдүгээрт Монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартыг холбогдох мэргэжилтнүүдийн саналыг тусган шуурхай боловсруулж хуульд заасны дагуу батлуулах. Хоёрдугаарт Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх. Бүх шатны боловсролын байгууллагын суралцагчийг цахим орчинд Монгол бичгийг ашиглах, бичвэр боловсруулах бүрэн чадамжтай төгсгөх. Эсэлтийн шалгалтанд заавал авч буй Монгол хэл бичгийн шалгалтад босго оноо тогтоох. Төрөөс Монгол бичгийн улсын олимпиад зохион байгуулж тогтморлжуулах. Багш нарыг үнэлж урамшуулах замаар их хэл үндэсний бичгийн үнэмжийг сэргээх. 3 дугаарт албан байгууллага, аж ахуй нэгж, барилга байгууламж, гудамж талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, бэлэг тэмдэг, зар сурталчилгаа зэргийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэхийг уриалсан юм аа. Эцсийн дүндээ уг зарилга нь монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж, Монгол улсын иргэний үндэсний бичгийн сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, хуулиар олгогдсон эрх, боломж нөхцөлийг хангах төрийн үүргийг биелүүлэх үүднээс мөн 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бишгээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангахад чиглэгдэж байгаамаа. Монгол Улсын ерөнхийлөгч өнөө жил мөн хэлний бодлогын үндэсний зөвлөлийг шинжилэн байгуулсныг та бүхэн мэдж байгаа. Дулан багш ахалж байгаа. Монгол Улсын ардын багш. Монгол хэлний тухай хуулийн 21-р зүйлийн 21-ийн 7-гийн 1-д заасны дагуу энэ хэлний зөвлөлөөс Монгол хэл бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийг Монгол Улсын ерөнхийлөгчд өргөн мэдүүлэх ёстой. За энэхүү бодлогын баримт бичиг бол Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийн нэгэн адил 2015 оноос хойш хүлээгдэж байгааг шинээр байгуулагдсан зөвлөл яаралтай бидэнд өргөн мэдүүлэх хэрэгтэй байна. Их эзэн Чингис хааны бидэнд илгээсж үлдээсэн үндэснийхээ бичгийн талаар гаргасан ерөнхийлөгчийн энэхүү зарилгаар үүрэг болгосон ажлуудын хэрэгжилт ямар шатанд яваатай танилцах, хилэлцэх, олон нийтэд мэдээлэх зорилготойгоор их эзэн Чингис хааны өдрийн хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Ингээд хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт өрөөе. Бас шинжилт дүгнэх ажлыг хийхээр төлөвлөд ажиллаж байгаа. Тэгээ яг энэ сургуулиудыг үр дүнтэй зааж байгаа. За ялангуяа энэ Монгол Улсын үндэсний хөв соёлын